сонсогчдоо за аялын цаг нэвтрүүлэг дэлхийн хамгийн том онгоцоор Монгол жуулчид зүүн мэд Аз руу чиглэж нисэж байгаагаар хэлж байна. За дэлхийн хамгийн том онгоц бол одоохондоо Boeing 747 буюу 450 гаруй суудалтай ийм онгоц. За энэ онгоцыг та бүхэн харж байна, хідэн үйлсэн дасгалгаатай том одоо жишээ нь заал танхимуудад сууж байгаа юм сэтгэл төрүүлэх. За энэ онгоцоор Монгол жуулчид явж байгаа. За сүүлийн үед бол монголчууд албан бустойгоор гадагшаа 6000 орчим жуулчид одоо жил зочиж одоо жуулчиж байна гэж одоо ингэж байгаа. За бидний зорих газар бол Бээжингээс Бангкок буюу Тайландын нийслэл рүү зорж байгаа. За энэ аялал маань маш сонирхолтой өвөр мөцтэй цовруул аялал байна. За Улаанбаатар хотоос Бээжин, за Бээжингээс бид нэр Тайландын нийслэл Бангкок, за дараа нь Сингапур, Малайз, за тэгээд буцаад одоо Тайланд, Бээжин, Монгол гэж одоо аялах. Өөрөөр хэлбэл 8000 км аялах, 10 гаруй хоног аялах аяллаа маань эхлээд ингээд эхэлж байна. За Тайланд бол ер бусын одоо экзотик орн буюу хачин сонин буюу хачирхалтай орн гэж нэрлэгддэг. За энэ хачирхалтай оронд аялах Монголын одоо ээлжид одоо жуулчид энэ бол одоо нэг л байгууллагаас одоо бүрдсэн багийнхан явж байгаа. За энэ аялал бол нэлээд зугаатай, сонирхолтой. За тэр дундаа одоо дэлхийд Азаас Тайланд, Хятад энэтхэг 3 одоо хамгийн сонирхолтой аялын бүс нутаг гэж нэрлэгдэж байгаа. Энэ бүс нутгийн зарим хэсгүүдийг одоо үзэж сонирхох ийм одоо нэг ясандоо аз тохиосон жуулчид юм. За монголчуудын амьдралын шинэ хэвшил бол гадаадд аялах болж байгаа. За түүний нэг хэсгийг одоо дагаж аялсан аялал та бүхэнд үзэгчид та бүхэнд хамтран аялж байна. За Бангкокын нисэх онгоцны буудал. За энэ бол олон улсын нэлээд өрмөц одоо шинэ барилгын уран барилгын одоо шийдэлтэй авраг том маш цэвэрхэн шилдэг буудлуудын нэг гэж одоо ингэж үзэж байгаа. За энэ буудал бол үндэсний болоод олон улсын бүх одоо шилдэг сайхан зүйлүүдийг харуулсан ийм одоо өнгө төрхөөр бидний өгтөж байгаа юм. За манай жуулчид аяллахаа 10 гаруй хоногийг Бангкок хот буюу ер бусын хачирхалтай орны сонирхолтой нийслэл хотоос эхэлж байна. За бидний бууж байгаа Бангкок хот бол 10 сая хүнтэй. Энэ аяллаа маань нэлээд хэсэг энэ 10 сая хүнтэй маш сонирхолтой улсын сонирхолтой одоо үзмэр хэсгүүдээр явж, зарим нь дэлхийн гайхамшиг, зарим нь орон нутгийн сонирхолтой уламжлалын хэсгээр одоо явна. За онгоцны буудлыг шинээр барьж байгаа учраас зарим хэсгүүд нь хараахан гүйцээгүй. За очиход бол энэ одоо Тайландын хөрмөс эртний одоо домог үлгэр тэр дундаа Тайланд лууг одоо бурхад аргадууд хамтран одоо тоглож байгаа өрмөц сайхан одоо чимэглэл бүхий ийм одоо чимэглэлтэй. За Тайландын үндэсний урлагийн олон хэлбэрийг одоо харуулсан үнэхээр өрмөц сонирхолтой маш хачин одоо сэтгэл татам газарт ирлээ гэдгийг одоо бидэнд онгоцны буудал сануулж байлаа. За түүний зэрэгцээ Тайланд бол хаант улс. За хааныхаа хөрөг зургийг энд тэнд хүндэтгэлийн самбарт бол байнга байрлуулсан байдаг. Досхон хөдөө гадаагүй. За түүний нэг жишг мөн онгоцны буудал дээр харагдана. Slow and easy. People here are gentle and kind. With the smile that's charming and friendly. Come enjoy very much beaches of Thailand. За Тайланд бол халуун орн. За тэнд уламжлалт амьдралын хэвшил бол мэдээж хэрэг. Одоо намаг шалбаагийн дээр одоо амьдарч ингэж одоо халуун орны ойшгууд амьдарч ирсэн улсууд. За Бангкок хот бол
Тайландын томоохон одоо нийслэл төдийгүй дэлхийн томоохон одоо хөгжиж байгаа хотуудын тоонд ордог. Олон өргөн сонирхолтой зүйлийг өөртөө агуулсан. За зарим талаараа бол одоо шүүмжлэлтэй зүйлийг өөртөө хүртэж байдаг. Зарим талаараа хөгжлийнхөө одоо жишээ төлөв байдлаар гайхуулж байдаг ийм хот юм. За Бангкок хот бол олон жилийн өмнөөс өөрийнхөө одоо эртний одоо жишээ нь гайхалтай түүх соёлын дурсгалаар одоо гайхуулж ирсэн. За тэр дундаа Бангкок хотын хааны ордон баригдсан тэр үеэс аваад үзэх юм бол насны хувьд Улаанбаатар хоттой ойролцоо настай. За нэг одоо онцлог бол маш их одоо машины одоо бөглөрөлтэй ийм хот юм аа гэж одоо ингэж нэрлэгддэг. За түүнээс гадна Бангкок бол хотынхоо дундуур маш их олон усан далан сувгуудтай. Тэдгээр сувгууд зах хэсгээр нь бол усан тээвэр буюу одоо хүртэл Тэнгис далайн эрэг дээр амьдардаг уламжлалт амьдрал, жижигхэн одоо зээлийн модон зав бүхий тэргүүтэн ийм өөрийн сонирхолтой одоо дүүрэг зээлүүдийг, зах зээлүүдийг үүсгэж байдаг ийм хот юм. За Тайланд бол өөрийн сонирхолтой орн учраас Тайландыг үзье гэвэл маш их хугацааг зарна. За бид нэр явсаар Александр нэртэй буудлын буулаа. За энэ буудлын үүдэн дээр ингээд очоод харахад Тайландын бэлэгдэл болсон зан, за түүний дэргэд Тайландд өргөлж одоо шин гэрийнхээ буюу эсвэл байшин барилгынхаа үүдэнд байдаг тахилгын одоо жишээ нь давцсан тэргүүтэн одоо харагдаж байгаа. Ийм одоо уламжлалт хэлбэртэй буудлын буулаа. Эндээс Бангкок хоттой танилцах, Тайландын соёлтой танилцах аялал эхэлж байгаа юм. За энэ дэлхийн хамгийн бөглөрөлтэй хотууд, машины саатлагтай хотуудын нэг гэдэг. Тэгээ одоо энэ машины саатал бага байх юм бол бид нэр цагтаа очиж амжих баг. За хааны хувьд бол дэлхий дээр хамгийн урт удаан хаан ширээс болсон тийм хааны нэг гэж ингэж үздэг юм байна. За ингээд одоо бид нэр цаашгаа ингэж явхад сонирхолтой бас хэлэхэд бол энэ бол хамгийн урт нэртэй хот гэж одоо нэрлэгддэг. За Бангкок хотын энэ урт нэрийг гадаад хүн хэлэх гэвэл баг хэлээ хугалчих шахна. За ерөнхий утгыг хэлэх юм бол ерөнхийдөө бэлэгдлийн нэртэй. Энэ бол манай нөгөө одоо бүхэн цол чимэг шиг тод сонин үзэсгэлэнд даяар дуусах гэх мэт одоо үргэлжлээд цовдог шиг одоо ийм одоо бэлэгдлийн нэртэй юм байна. За Бангкокын одоо иргэд буюу Тайландын иргэд бол машиныг маш их эрхэмлдэг. Айлууд өөрийн одоо орон сууцтай байхаасаа илүү машинтай байхыг эрхэмлдэг. За машинтай байх юм бол машин дээр амьдраад тоглоод ингээд одоо амьдрч болдгоо гэж үздэг. За зарим амьдралын хэсгийг хүртэл та бүхэн харж байна. Одоо гэр бүлээр одоо машиныхаа л юун дээр одоо амьдрч явдаг ийм хэлбэр харагдана. За тэгээд Бангкок хотын одоо бөглөрөл ихтэй автомашины бөглөрөл ихтэй үед явах юм бол одоо хэдэн цагаарч одоо хүлээж мэдэх тийм одоо аюул тулгардаг. За бидний явах замд ч гэсэн одоо үнэхээр төвөгшөөм одоо ийм зүйлүүд байнга таралдан. За замын дээд тал та бүхэн хүндэт самбар харж байна. Энд бол эзэн хааны одоо жишээ нь хөргийг хүндэтгэн байлуулсан ийм одоо самбар орон даяар, хот даяар гудамж бүр одоо байж байдаг. Тийм ч учраас хаан сайгүй харна. За энд одоо та бүхэн харж байна. Эзэн хааны нэр устай холбоотой бэлэгдэл зүйлсийг зардаг ийм дэлгүүрүүд бол Бангкок хотоор дүүрэн бий. За эзэн хааны хэлсэн үгийг болвол 60 сая ардтан бол нэгэн дугаар дагаж залбирэн мөргөж байдаг. Ийм одоо сонирхолтой. За гэвч одоо эзэн хааны одоо нэг хүнийг дахиж шидэх энэ одоо үзлээсээ илүүгээр бүгд найрамдах засаглалтай учраас төрийг засаглах явдал нь арай өөр гэж одоо ингэж хэлцдэг юм учиртай. Гэвч эзэн хааны санд болгож хэлсэн тэр зүйлийг зарлиг мэд хуулиас мэд одоо дагдаг. Тийм одоо дуулууртай бөгөөд хүндгэлтэй ханддаг уламжлалтай юм байна. За энд та бүхэн харж байна. Эзэн хааны одоо төрсөн өдөрт зориулсан гудамжны одоо хаалга. Өөрөөр хэлбэл манай монголоор ярих юм бол цагаан хаалга гэж ярьдагтай адил. За энд бол эзэн хааны бүх түүхийг одоо дурсан харуулсан. Тайландын уламжлалт урлалын болоод үндэсний бэлэгдлийн үнэт зүйлсийг агуулсан
одоо ийм одоо уран гоё одоо хаалгыг хийж за эзэн хааны төрсөн өдөрт зориулсан энд бол эзэн хааныг төрсөн синтез суусан цэргийн алфаасан ламын алфаасан гэх мэт олон зүйлийг ярьж болно. Ламын алба гэж яагаад хэлж байгаа юм бэ гэхээр Тайландд ирэх хүн бүр 15 хоногоос дээш хугацаагаар амьдралынхаа хугацаанд буддын шашны лам болж үзэх ёстой. Энэ нь бол алба буюу нэг талаасаа уламжилт хатуу ёс шинжил байдгийн байна. За энэ үндэсний бүх одоо жишээ нь бэлэглэл урлалыг одоо агуулсан хүндэтгэлийн хаалга Бангкок хотын төвд эзэн хааны хаянд байж байна. За энэ улс бол хэдийгээр Азийн хөгжилтэй орны одоо бар болж байгаа орны нэг ч гэсэн мөн одоо ядуусаараа бас ихтэй орон. За тэр байдлыг ч гэсэн энэ 35 градусын халуунд одоо гудамжинд дундаж байгаа хүмүүсийн төвдөрхөөс бол харж болдог. За хааны ордон руу бид төхөж ирж байна. Хааны ордны цагаан хэрэм харагдаж байгаа. За энэ бол жил бүр ирдэг олон сая одоо жуулчдын газар юм. Их ордон буюу Grand Palace гэж нэрлэж байгаа энэ ордон бол Тайландын зорин ирдэг одоо хүмүүсийн голлох хэсгүүд ирдэг. За энэ аливаа жуулчны газрын эргэн тойронд байдаг одоо жишээ нь жижиг худалдаа жуулчдыг шал шахал шаардаж гуйсан одоо энэ бодолдаанууд хаа сайгүй харагдана. За энэ бүхний дундуур эвтэйгэн шиг яваад бас нэг тэр янз бүрийн хүмүүсийн шахалтанд нэг шаардлагад өртчихөлгүй шиг ингээд хааны ордны одоо хэрэм рүү орж ингээд хааны ордныг одоо үзэх ажлаа эхэлж байгаа юм. За хааны ордон бол ингээд ороход ёслын хүндэт ёслын цэргүүд, хамгаалтын цэргүүд гэх мэт одоо ингээд явж байгаа төрсүүдийг дөрвдөрхүүдийг бол харж болох юм. За манай жуулчид хааны ордныг үзэх аяллахаа эхний өдрийг эхлэж байна. За энд одоо тэмдэглэн хэлэхэд монголчуудын амьдралын хэв маягт гарч байгаа шинэ өөрчлөлт бол аялал жуулчлал, за дотооддоо улс орондоо зуны цагт аялах, за мөн одоо амралтаараа найз нөхдөөрөө хамт олноороо нийлээд гадаадад аялах энэ хандлага бол бий болж байгаа нь монголчуудын хувьд бол их сайхан зүйл ээ гэж бусдын жишгтэй, бусдын зиндаатай амьдардаг, амардаг болж байгаагийн жишээ гэж хэлж болно. За энд бол хамгаалтын айр мэд цэргүүд харагдана. За зэр зэвсгэн яраагаад одоо байнга одоо бэлэн байдалд байгаа энэ болохоор зэрэг Тайландд үе одоо сөрөг хүчин янз бүрийн одоо хөдөлгөөнийг үүсгэж тэр өвдөг л төрийн эргэлтэнд одоо оролцдог. Энэний жишээ, энээс хамгаалсан жишээ юм. За энэ бол эргэн тойрныг байнга цэвэрлэж додомдож ингэж байдаг. Энэ байдлын төвдөрхийг бас энд харж байна. За энд бол жилд ирдэг олон сая жуулчдын одоо тэр урсгал дунд Монголын жуулчид буюу бидний хамтран аялж байгаа нөхдүүд маань орж Тайваны өвөрмөц сонирхолтой соёлын энэ Grand Palace буюу их ордны хаалгаар орж байгаа юм. За их ордны хаалгын үүдэн дээр бол нэг талаас бол хангар гэж хэлж болдог, нөгөө талаасаа бурхад архад хамгаалагчид монголоор бол буддын одоо махвалын одоо чиглэлийн одоо бурхад гэж хэлдэг. За ийм бурхадын дүр харагдана. За түүний хажуухантай одоо ордны өвөрмөц сонирхолтой сониуч нүд одоо сэтгэл татсан уран барилгууд шууд үргэлжлээд эхэлнэ. За энд одоо ийм хааны ордны одоо хажуугийн хэрмийг дагсан ийм одоо сүүдрэг урд одоо сас хэсгүүд бий. Ханан дээр нь одоо битүү түүхэн үйл явдлуудыг зурсан. Өөрөөр хэлбэл 760-аад үйл явдлуудыг хааны болоод Тайландын хувь зээний түүхийг он дараал нь зурсан одоо ийм сайхан галерей бий. За энэ уран зургийн галерей бол хааны ордныг тойрсон хэрмийн дотор талд одоо сөөдрөвч хан хүндэтгэлийн хэсгүүд байгуулад за тэр нь одоо хүртэл сэргээгдэн засварлагдж байдаг ийм байдлаар хийсэн 1.4 км урт дэлхий дээр хамгийн урт хан турганы зураг гэж ингэж үздэг. Тэгэхээр энэ зургууд бол уламжлалт Тайландын одоо жишээ нь уламжлалт орон зургийн арга
Тэгэхээр орчин үеийн орон зайг хослуулаад тэгээд энэ одоо өндөр үндсэндээ нэг 2 м 70 см өндөр хаан гээд 1.4 км урт хааны түүхийн уламжлалыг хийсэн байна. Энэ яг орон дахинд бол яг одоо хотгтууд ер нь одоо бурхадын түүхийг за хаадад түүхийг ингэж бичдэг бас уламжлал байсан. Цааны хааны ордны дотор одоо энэ хэсгийн энэ чимэглэл галерей бол хааны ордныг орж үздэг одоо уран дурсгалын нэг юм аа. За энэ бол Тайландын одоо уламжлалт тай бүжиг гэж их алдартай. За энэ бол эртний домгийн одоо харахад хүндэтгэл хамгааллын одоо бааtruуд за үзэсгэлэн эмэгтэйчүүдтэй хамтран одоо бүждэг ийм дүр төрх бол Тайландын урлагийн өөр хааж байдгүй өөрөөсөө ялгардаг одоо ийм одоо урлагийн төрөл юм. За Тайландын энэ хааны ордон гэдэг бол Иерусалимийн хуучин хот, Лондонгийн одоо жишээ нь Лондон Тавер, за Парисын Версалийн ордон гэх мэт түүнтэй зөөрлөн үзэх энэ үндэсний одоо үнэт зүйлийг одоо харуулсан гайхалтай тийм ордон юм. За та тэр ордны одоо чимэглэл хийгээд нарийн одоо жишээ наривчлан хийсэн чимэглэлийн хэсгүүдийг харж байна. Ийм нарийн одоо чимэглэл жижиг сажиг одоо деталь зүйлээр наривчилсан зүйлээр бүх барилгын хан туурга жижиг одоо жишээ нарийн нягт бичил хэсгүүд хүртэл одоо чимэглэгдсэн байхыг үзвэл энэ маш одоо нарийн нягт урлал хичээнгүй зүтгэл урт хугацаа мөнгө өөрөөр хэлбэл бил бинчин шаардсан ийм одоо урлал харагддаг. Эдгээр ордны сүмийн одоо дурсгал загсалбаруудын ханан дээр энэ бүхнийг та бэлхний харж болно. За энд одоо нэг хонхны хэлбэртэй өндөр одоо маш одоо нүүр одоо царай одоо харсаг ялбуулсан одоо ийм өндөр сувар харагдаж байна. За энд бол өдөрт маш их хүмүүс ирнэ. Өөрөөр хэлбэл жилд 7 сая хүний ихэнх нь энэ дээр гээ гэж ингэж үздэг. За энд Тайландын энэ Grand Palace-ыг одоо голлон барьсан 4-р Рама хааны одоо гол түүх тусгалтай холбоотой хэсгүүд гарч байна. Тайландын Grand Palace-ийг эх ордны сэргэн мандлыг удирдсан Тайландыг тусгаар тогтнуулсан хаан бол энэ хаан юм аа. Тайландын бэлэгдэл болсон заан тэргүүтнээр энэ ордны хаан сайг үергийн тойрныг одоо чимгэлсэн. За Тайландын одоо орднуудын гол онцлогууд ихэнх энэ одоо маш шавх дээшээ тэмүүлсэн одоо ийм хандлагатай хийдэг. За энэ хэсэгтээ бол ихэвчлэн сүм дугны хэлбэр харагдана. За энэ алтан өнгөтэй тойл хэсгүүдээр одоо зөөж чимгэлсэн энэ алтан хонх хэлбэртэй суур бол 30 шахан метр юм. За түүнээс гадна энд бол бурхан багшийн чандрын хэсгээс одоо залсан юм а гэж ингэж яригддаг. Тэгэхээр одоо энэ Бангкок хотын энэ одоо шинэ уран барилга ордны тусгал загсбарлуу ороод ирэхэд эзэн байж байгаа одоо шинэ бурхан багшийн чандартай зүүнний таан одоо шинэ Буддын ном содар зам Анкар Ватын одоо хэлбэртэй уран барилгын Исламол ийм өөрмөц загсбар өндөр давтсан дээр байгаа. За энэ бол энэ Тайландын цагаан яс буюу хааны одоо угсааны хүмүүсийн дахин шүтдэг байсан ийм ариун газар хിവэр байгаа. За Тайландын хаан одоо энэ ордноос үүснээс хойш энэ бол олон нийтийн үздэг жуулчлалын одоо дэлхийн өнцөг болон бүрээс одоо ирдэг ийм одоо гол газар болсон гэж үздэг. За түүнээс гадна Тайландд жилбэр одоо жишээ нь 7 сая жуулчин ирж байгаа гэж байгаа бол тэр жуулчдын ихэнх нь энэ хааны ордыг үзэхээр. Нарийн чамин
бишрэн морлолтой эдгээр одоо барилгуудын ихэнх нь одоо сүм хийдүүд байдаг. Яагаад сүм хийдүүд Гранд Палас үеийн хааны ордны хэрэм дотор олонх болсон бэ гэхлээр зэрэг нэгэн одоо хаан одоо дүүгийнхээ одоо суудлыг орлог залгамжид суусан ах нь бол лам хаан байсан. Лам байж байгаа хаан болсон хүн. Ийм учраас одоо жишээ нь түүний шүтлэг ширлийн түүний оюуны үнэт зүйлийн өв болж энэ одоо гайхалтай сүм хийдүүдийн сувар болсон юм а гэж үздэг. Сүм хийдүүдийн барилгын ихэвчлэн одоо жишээ нь үзүүр хэсэг нь шавх дээшээ зориулсан тийм одоо гоцгор хэсгүүд бий. За энэ бол Тайландын лууны одоо жишээ нь толгойн одоо титэм хэсгийг одоо илэрхийлсэн юм а гэж одоо ингэж үздэг. Тийм ч учраас Тайландын одоо ихэнх одоо синти барилгын үнсэг болгон одоо уран барилгын шүтээний хэсгүүд бол тэнгэр ойд цоройж тэмүүлсэн тийм хэлбэрийг одоо агуулсан ийм одоо шүтлэг бишрлийн өнгөйс харагддаг. За ямар удирдагч байна түүнийгээ дагаж улс орон яаж хөгждгийн жишээ болвол энд ил харагдана. Өөрөөр хэлбэл лам байсан одоо хаан гарч ирснээс хойш оюуны соёл буюу буддын гүн ухааны чиглэлийн сүм хийдүүд уран барилгууд үнэт дурсгалууд одоо ихээр үлдсэн. Тэр нь одоо Тайландын голлох одоо жишээ нь гайхалтай зүйл болсны нэг жишээ байдаг. За энэ мэт одоо жишээ нь хаадууд өөр одоо хаадууд гарч ирэх түүний одоо хувийн сонирхолтой холбоотой соёл иргэншлийн одоо үнэт зүйлүүд бий болсон ийм зүйл дэлхийн хаа сайгүй байдаг. За барилга ямар одоо уран нарийн одоо хэсгүүдтэй болохыг та хүн харж байна. Зарим одоо алтлаг, мөнгөлөг, сөрс, сувд, номин гэх мэт одоо олон өнгөөр одоо жишээ нь туяаран харагдах энэ бүхэн бол жуулчдад нээлттэй үзүүлдэг үнэт сайхан одоо зүйлийн үлгий дуу алдам одоо гайхалтай нарийн ирэмрам харагдах боловч сэтгэл татам тийм одоо урлагийн зохис бүтээлүүд юм аа. За Бангкок бол 400 гаруй сүмтэй ариун хот гэж нэрлэгддэг. За тэдгээр 400 гаруй одоо сүмийн манлай сүмүүд нь энэ хааны их ордон буюу энэ одоо шинэ Гранд Паласын хэрмэн дотор байдаг одоо үнэт уран дурсгалууд юм. За энд та бүхэн одоо Камбожийн Ангкор Ват гэж одоо алдарт чулуун одоо жишээ нь дэлхийн хамгийн том буддын сүмийн одоо загварыг харж байна. Учир нь юу вэ гэхээр Тайланд нутаг бол тэр бүс нутагтаа Ангкор Ватыг одоо шин тэнгэрийн дээд шүтэн буддын хамгийн авраг их одоо ариун газраа гэж үздэг учраас энэ Тайландын хааны ордонд Ангкор Ватын одоо загварыг хүртэл байрлуулсан байдаг юм байна. За одоо бол энэ хааны ордонд бол хаан өөрөө амьдардгүй. Одоо бол улсын сан хүмрэг музей болсон. За энд та бүхэн гарж шувуу буюу Гаруда шувууны одоо шинэ дүрхийг харж байгаа. За ихэвчлэн Тайландын одоо авран хамгаалагч архад баатрууд хамгаалагч бурхтын дүр бол гарж шувууны дүртэй байдгаа гэж. За Гаруда гэж одоо жишээ нь Тайландын Гаруда гэж одоо гарж шувуугаар төсөлсөн Тайландын сүлдвий Тайландын нисэх онгоцны аврах том компани Гаруда нэртэй байдаг. За Монголын Улаанбаатар хот бол гарж шувуугаар төсөлсөн хүчтэн шувуугаар төсөлсөн сүлдтэй байдаг зэрэг нь ижил төс зарим нэг тал бай. За энд бол хааны одоо жишээ нь шарлыг чандарсан одоо совргийг хамгаалсан гарж шувууны дүртэй архадууд харагдана. Ер нь харж байхад бол жуулчдын шүүс алсан дууг байн сонсож болно эндээс. За энэ бол Тайланд эртний хаадуудын нэг одоо чандрыг хадгалсан тийм сувраг байна. Тэгээд суврагыг тойруулж маш тийм одоо тойл шигтгэмлүүдээр хийсэн маш өнгөлөг тийм хэсэг харахтууд байгаа. Харахад гэдэг маань болохоор зэрэг нэг талаасаа бол одоо энэ хүч чадлын бэлэг, нөгөө талаасаа одоо хамгаалагч, нөгөө талаасаа өр улмыг одоо бэлэгдсэн тийм ургатай гэж үздэг. Энэ өнгөт тойлын чимэглэл бол эрт үедээ хааны ордон байхад бол дандаа эрдний чулуун шигтгэмэл мозаик байжээ, ийм чимэглэл байжээ гэж ингэж үздэг. Хожим жуулч дээрх болсноос хойш одоо ийм өнгөт толин одоо чимэглэл хямд чимэглэлээр чимэглэж за илүү гоёмсог харагддаг. Тэгсэн хэрэг үнэт байдал нь бол одоо өөрчлөгдсөн ийм юм аа гэж ингэж үздэг юм байна. Ер нь бол одоо энэ хааны ордон дотор явхад
дорн дахны энэ нарийн одоо жишээ нь ур чимэглэл хээ угал өнгө тэргүүтнээр одоо жишээ нь ингэж уралдаг. Энэ урлын бол бас тодорхой их сайхан үеийг харж байна. Өөрөөр хэлбэл энэ бол одоо Япон, Хятад энэтхэг мэтийн одоо орнуудад байдгаас өөрийн нэгэн тийм бие даасан тийм онцлог харагдахын зэрэгцээгээр заримдаа бол Хятадын биелэгдлүүд, заримдаа бол энэтхэг маягийн одоо жишээ нь биелэгдэл төрслийн агуулгууд юмнууд бол байн одоо харагддаг. Ийм одоо сонин одоо соёлын онцлог харагдаж байна. За гэвч Тайландыг экзотикийн буюу хачин сонины үлгий гэж нэрлэдэг тэр бүхнийг та бүхэн үнэхээр сэтгэлээр мэдэрч өөрөө догдлон баясаж энэ өвөрмөц ахуй очинд өөрийн үзээгүйгээ үзэх тийм боломж бол үнэхээр одоо гарна. За энэ удаагийн одоо бид нартэй аялсан хаан банкны 40 гаруй одоо жуулчид маань мөн одоо энэ бүхнийг үзсэн. За энд одоо гутлаа тайлаад хамгийн одоо ариун сүм рүү орно. За энэ бол хаш бурхны сүм нэртэй Эрдэнэсийн хааны ордны Эрдэнэсийн сан хүмүүдгийн гайхалтай үлгий байсан ийм ордонд орно. За ороход бол энэ одоо тойлт багнуудын нарийн урд чимэглэлд нүд гялбаж үнэхээр доторх дүүсэн нарийн одоо гайхалтай зүйлд бишрэн одоо жишээ сэтэл хөдлөхөөс өөр аргагүй. За энэ бол давхар сүм, гадна талын сүмийн дотор талд хоёр хөлөндөө одоо шинэ авраг загсыг хэсгэж хоёр гарт мутартаан байрсан гариж шуугаар эргэн тойрон хамгаалуулсан. Өөрөөр хэлбэл 300 гаруй гариж шууд одоо яран хамгаалсан ийм одоо гол танхим харагдана. За энэ өвөрмөц одоо урлалын сүм дотор хаш бурхан буюу 60 см өндөр цул одоогоос 600 жилийн тэртээ олдсон хаш бурханыг маш одоо өндөр 5 метрийн өндөрт одоо залсан харагддаг. За түүний одоо суур эргэн тойрны чимэглэл тэргүүтэн гайхалтай шалнаас ахуулаад бүх юм бол үнэт чулуугаар хийсэн. За энэ дотор бол орж мөргөл үлдэж болдог. Зураг авах нь маш ховор. За хан туурганд нь эртний одоо Деважин ертөнц буюу Тайландын одоо үнэт зүйлсийг одоо харуулсан ийм одоо сайхан зураг. За энэ 60 см одоо хаш одоо бурхан буюу гол шүтэн харагдаж байна. За энэ шүтэнийг улирал дотом хувцсыг нь ол сольж байдаг. За хувц тэргүүтнийг солиход хаан өөрийн гараараа одоо ирж сольдог юм а гэж ийм одоо сонин дадалтай. За энэ сүмээс гарангууд Европын уран барилга, Тайландын уран барилгын хослмол шинжтэй орднуудыг харж болно. За их ордон буюу Grand Palace одоо энд харагдаж байна. За энэ бол Тайландын энийг бариулсан хаан бол Францад одоо суралцсан өрнийн одоо жишээ нь уран барилгын соёл түүнийг дагах одоо хэлбэрийг Тайландд оруулж ирсэн. Тийм ч учраас Grand Palace юу хааны их ордон одоо жишээ нь өрнөдийн уран барилга, за өрнөдийн одоо жишээ нь хот хүрээг чимгэлдэг одоо уран сайхан одоо цэцэрлэг тэргүүтнийг одоо энд загварчлан одоо босгосон. Энэ бол Тайландын сэргэн мандлын үе гэж ингэж үздэг. За энэ дашрамд хэлэхэд бол Тайланд орн бол Британий колоничлалд өртөөгүй эргэн тойрны орнууд нь колоничлогдсон байхад энэ ордны гол эзэн болж байсан Рама 4 хаан одоо гэрээ хэлэлцээр байгуулж Тайланд орноо авч үлдсэн учраас Тайландыг эрхчлөөний орн буюу Тайланд гэж одоо нэрлэдэг. Хуучин Сиам гэдэг одоо нэртэй орн байж Сиамын ихрүүд гэх мэт одоо сонирхолтой одоо домог яриагаар бол монголчууд мэднэ. За эдгээр уран барилгын зохицлборын зарим хэсгүүд нь Европ одоо жишээ нь уран барилгын хэлбэрүүд байдгийн учраас за энэ одоо хаадын үеэс эхлээд энд бол Европын одоо жишээ нь соёлууд илгэрч эхэлсэн гэдэг. Үнэхээр уран барилгын дотоод чимэглэлийн интерьер үнэт зүйлс нь бол уран барилга уламжлалт уран барилгатай Европын уран барилга хосолсон байдаг. За энд харагдаж байгаа хэсэг бол хааны синти одоо ямар хэлбэртэй байсан бэ? Чулуун нарийн сэлбэр өндөр давцан дээр хаан залардаг байсан. Тэр уламжлалт одоо синти ордон дотор бий. За тэрний зэрэгцээ Европын одоо жишээ нь хаадуудын оршдог амьдарч байсан. Тийм одоо хэв маяг бүхий өрөө тасалгаанууд мөн одоо урлагийн одоо бүтээл зүйлс хүртэл одоо байж байдаг. Тийм учраас дэлхийн хамгийн гайхалтай одоо орднууд буюу дэлхийн хамгийн үнэтэй сайхан орднуудын нэг нь бүртгэлд байдаг. Дэлхийн өвд бүртгэгдсэн ийм одоо гайхалтай үе юм аа. За ингээд үзэгчид та бүхэнд энэ удаагийн одоо жишээ нь
Бангкок, Тайландын нэвтрүүлгээр энэ одоо эрх чөлөөний орн гэж нэрлэгдэх өвөрмөц сонин одоо буддын соёлыг одоо жишээ нь эрхшээсэн энэ орноор аялсан аяллаа өндөрлөж байна. Манай дараагийн аялал одоо Монгол жуулчдтайгаа хамт Хаан банкны одоо жишээ нь жуулчдтай хамтран цаашид одоо үргэлжлэхийн зүүн өмнөд Азаар аялах энэ аяллыг бол Тэнгэр Travel компани ерөнхийд нь одоо зохион байгуулж ингэж явдаг. Ийм учиртай үзэгч та бүхэнд баярлалаа. It's slow and easy. People here are gentle and kind, with the smile that charming and friendly. Come enjoy famous beaches of Thailand.